За одоо байгаа улсын их хурлын тухай, улсын их хурлын дэгийн тухай, улсын их хурлын хяналт шалгалтын тухай хуулиар бид нар үйл ажиллагаа явуулж байгаа. Өнөөдөр энэ хуулийн төсөл өргөн мэдүүлж байна. Их хурлын чуулган дээр орж ирж байна гэдэг чинь өмнөх хууль болохгүй байнаад учир дутагдaltaй байна л гэсэн санаа шүү дээ. Тэгэхээр бид нар төслийн тухай ярьж байгаа. Тийм болохоор өмнөх хуулиа илээд тэмээргүй байгаа. Өмнөх хуулиар юм байгаа учраас энэ хуулинд тэр нь ороогүй гэж. Өөрчлөлт оруулж байна, шинжилж байна, сайжруулж байна гэдэг чинь энэ зүйлдээ дутагдлуудыг нөхөж өөрчлөё л гэдэг санаа. Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн тухай яриаггүй, өргөн баригдсан төслийн тухай яригдж байна гэдэг энэ зааг ялгаагаа хууль санаачлагч бас анхаарч хариултаа өгмөр баг. Тэгээ энэ өргөн баригдж байгаа төсөл дээр бид нар 10,000 иргэний асуудлыг оруулж ирээ ярих боломжийг нээж өгөхгүй юм. 50,000 иргэн ярих тэр боломжийг нээж өгөхгүй юм. За Бямсгтар хариулъя. Тэгээ Батбаатар гишүүн бас нэг гишүүнийхээ бүрэн эрхийн хүрээнд бүлэг байгуулах асуудлыг хөндөж хууль санаачилж болно. Энэ нээлттэй байгаа танд. Энэ бүлэг байгуулна гэдэг нь тийм үү? Үндсэндээ парламентын зохион байгуулалт дэг журам хариуцлагыг сайжруулахтай холбоотой асуудал байж байгаа. Энэ дээр одоо үндсэндээ бол бас бүлэггүй байлаа гэдээ эрхний хязгаарлаж байгаа зүйл ерөөсөй байхгүй. Одоо энэ дэгийн хуулийн дээр сайжирсан заалтууд байгаа. Урд нь бол бүлгээр дамжуулж улсын хурлын гишүүдийн асуулт асуух, үг хэлэх энэ зөвшөөрөл нь өгдөг байсан бол одоо чуулганы хуралдаанд нээлттэй асуултаа асуух, үгээ хэлэх боломжууд нээгдэж байгаа. За мөн одоо бас мэтгэлцээ явуулах боломжтой болж байгаа. Тэр мэтгэлцээ явуулах үед та бүхэн чөлөөтөө асуултаа асуугаад байр суурь илэрхийлээд үгээ хэлээд мэтгэлцэх боломжууд нээлттэй болж ирж байгаа. Тийм болохоор ганцхан бүлэгтэй л болох юм бол их мундаг болчих гээд бүлэггүй бол байгаагаас бол бид одоо их эдэлж чадахгүй байна гэж ярих нь бол жоохон зохимжгүй байгаа. Та тэгэхээр бүлгийн байгуулах боломжийг нээх хуулийг